За энэ удаагийн Монбрит Сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээний маань нэг онцлог бол элчин сайдын яамнаас маань одоо иргэдтэй үйлчлэх зорилгоор нэлээ иргэдтэй үйлчлэгээ ойртуулж байгаа зорилгоор бас энд иргэдэд үйлчлэх зөвлөгөө одоо янз бүрийн үйлчлэгээнүүдээ энд хийж гэн. Тэгээд консул Амар санаагаас сэтгэгдлийн асууя. За ямар хөө энэ өнөөдөр олон үйлчлүүлж байна уу? За сайн байна. За дөнгөж эхлэе байж байна. Ингээд Монбрит Сагсан бөмбөгийн клубээс одоо англи даяар одоо нээлттэй зохион байгуулж байгаа тэмцээн дээр хот бүрээс хүмүүс ирнэ. Тэгээд тэр хүмүүс төрийн үйлчлэгийг ойртуулад та бүхэн ингээд үйлчлэхээ зөвлөгөө өгөөч гэж хүсэл тавьсны дагуу манай элчин сайдын яамс өндрийг хурж ажиллаж байна. За иргэд маань одоо тэмцээндээ одоо ороо завгүй байх шиг байна. Тэгэхээр дундуур нь бол хурж ирж одоо нотариатын үйлчлэгээ авах, босоо төрийн үйлчлэгийн мэдээлэл зөвлөгөөг авч байна. За манай элчин сайдын яамны зүгээс л иргэдтэй төрийн үйлчлэгийг ойрхон ойлгомжтой, мэдээлэл хүртээмжтэй байхын тулд их төрөлбөрийн ажил арга хэмжээг зохион байгуулж хийдэг. Тэрний нэгэн хэсэг одоо өнөөдөр ингээд хурж ирээд ингээд үйлчлэгээ үзүүлж байна. Тэн дээр сэтгэл бол өндөр байна. За талархлаа. Нэрэл өнөөдөр амралтын өдөр боловч ингээ манай элчин сайдын яам манаас биднэрт ингээд үйлчлэгээ үзүүлж агаад талархлаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Бүгдэнд нь бас амжилт хүсье. За